Ядуудын орлоготой айлуудыг орон сууцчлах санхүүгийн хүүсэр болсон төрийн банк өнгөрсөн жил 4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад одоо хувьчлагдахаар болсон мэдээж ихтэлцлээ. Энэ банкар зээл хөөцөлдөж байлдуулсан иргэн байна уу гэд хайхаар байхгүй хэрнээ хаанаас хизээ яаж ашигтай ажилласан мэддэхгүй 4 тэрбумыг олдсон гэсэн асуулт иргэдийн өмнө хариултгүй болч байна. Хамгийн гол нь төр банктай байх ёстой. Төрийн банк гэж заавал байх шаардлагатай хэмээн манай сангийн яам Монгол банк их хурл засгийн газартайгаа нийлж хуульдаж угаад баг албадан шахуу цоос банк гिचийг татан буулгаад суурин дээр нь заларсан газар нь одоо хэрэггүй болсон гэхээр гайхаад байна. Эрх баригчид эдийн засгийн алуурчид ийм бодлогоор л Монголыг мүлжиж ард түмнийг мүлхүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл Монголын 100 мянган айл орон сууцтай болох мөрөөдлөө мартаж 100 мянган өрхийн сэтгэл санаа эд хөрөнгөөр тоглосон асуудал хариуцлах хүлээх эзэнгүй үлдэж байна гэсэн үг юм. Ард түмэн анханасаа бүтэхгүй үлгэр ярьсан төр засгийн түвшээдийг буруутгах нь харин төрийн түвшээдэнд байхгүй болсон төрийн банкаа буруутгах нь нэг ийм байдлаар хариуцлагаас зайлж цугтах замдаа хэдэн 10 тэрбум төгрөгөөр тоглоод явдаг жишг бий болж байгаа шиг байна.